Сайн байна уу? Би та бүхэнд Монгол Улсын зүүн хэсэгт орших түүхийн өлгийн байгалийн үзэсгэлэнт Хинтээ аймгийг танилцуулах гэж байна. Хинтээ аймаг бол Монголын түүх соёл байгалийн гайхамшигаар онцгойрдог нутаг юм. Юуны өмнө энэ аймаг бол дэлхийд нэрээр дурсарсан их эзэн Чингис хааны төрж өссөн ариун газар. Тиймээс Хинтийг Чингис хааны өлгийн нутаг хэмээн нэрлэдэг. Мөн энд Монгол орны тайг, хангай, тал, хэрийн бүсүүд огтлолцож үзэсгэлэнт дуус, тунгалаг мөрнүүд түүхийн дурсгалуудыг онцлон оршдог. Дэлхийд товархон тохиолдох байгалийн тогтцоотойгоос гадна эртний хаадны бичээс буш хэрсүүрийг түүхийн үнэт дурсгал олноор хадгалагддаг. Иймээс Хинтээ аймаг нь зөвхөн түүхэн ач холбогдолтой төдийгүй байгалийн гоо сайхнаараа жуулчдыг өөртөө татдаг онцгой бүс нутаг юм. Өнөөдөр би та бүхэнд Хинтээ аймагт орших түүх соёлын үнэт дурсгал болох өглөгчийн хэрмийг танилцуулах гэж байна. Энэ хэрм нь Монголын түүхэнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн онцгой дурсгал юм. Өглөгчийн хэрм нь 3000 гаруй жилийн өмнө хүннээгийн үеэс улбаатай гэж үздэг. Хэрмийн нийт урт нь 3 км орчим бөгөөд шороогоор босгосон асар том байгууламж юм. Хэрм дотор олон булш, хэрэгсүүр, чулуун зэвсгийн дурсгалууд байдаг нь тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт өндөр түвшинд хүрснийг харуулдаг. Археологчид энэ хэрмийг зөвхөн цэргийн зориулалттай биш мөн зан үйл тахилгын газар байж магадгүй гэж таамагладаг. Учир нь эндээс олон тахилгын уул мөр соёлын дурсгал олдсон байдаг. Өнөөдөр өглөгчийн хэрмэн зөвхөн археологийн үн цэнтэй олдвор биш мөн Монголын эртний түүхийг хадгалсан жуулчдын сонирхлыг татдаг онцгой газар болжээ. Хэрмдэр ирсэн хэн боловч Монголын түүхийн гүн рүү аяллаж өвөг дээдсийнхээ соёл мэргэн ухааныг мэдэрч чаддаг. Иймээс өглөгчийн хэрм бол бидний бахархал төдийгүй хойч үедээ үлдээх үнэт өв юм. Бурхан халдсан уул нь Дадал сумын нутагт байдаг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Чингис хаан энэ уулыг дахиж өөрийн нэр зориг алс хиймрийн даатгадаг байсан домогтой. Монголчууд энэхүү ууланд мөргийг буянтай сэтгэл ариусдаг гэж үздэг. Энэ мөр нь Хинтээ нуруунаас их авч Дадал, Бэндэр, Баян адрах зэрэг сумдыг дамжин урсдаг. Олон салаа, ногоон хөндий дундуур урсдаг үзэсгэлэнт гол юм. Чингис хаан онон мөрний хөвөөнд тоглож наадан өссөн гэдэг. Дэлгүүн болдгон Дадал сумын зүүн хойд хэсэгт уулын оройд байрладаг. Чингис хааны төрсөн газар гэж үзэж жил бүрийн 5 сарын 15-нд их эзэн Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэдэг. Хинтээ нуруу нь Хинтээ, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар сунаж тогтсон өндөр улс, аймаг, олон гол горхитой. Монголын хамгийн ус ихтэй бүс, амьтны аймаг Баялаг. Хэрлэн гол Хинтээ нуруунаас их авч Чингис хот, Дорнод, Сүхбаатар, Баян түмэн дээгүүр урсдаг Монголын урт голуудын нэг. Урт нь 1264 км. Загас байрах голын эргээр амархад тохиромжтой. Дэлгэр хаан уул нь Дэлгэр хаан суманд байрладаг. Чингис хаан энэ уулын орчимд өссөн. Ан хийдэг байсан гих домогтой. Жил бүр уулын тахилга хийж нутгийнхаа мөрөгдөг заншилтай. Аршаан хад Батнарын сумын нутагт байрладаг Аршаан хад нь хадны сүг зураг, бичээс, тамга, дүрслэл ихтэй археологийн дурсгалт газар юм. Төрөг, хүннүү эртний монголчуудын соёлын улмурч байдаг. Орос сумын нутагт байрладаг өглөгчийн хэрм нь Хятадын цагаан хэрмтэй төстэй чулуун хэрм, хаалга, харуулын байр үлдсэн. 13-аас 14-р зууны үед баригдсан гэж үздэг. Гурван баян суманд байрладаг аврах тосон нур нь Шавран, Аршаан, эрүүл мэндийн очих тостой, арьс, үе өвчнийг эмчилгэхэд хэрэглэдэг эмчилгээний аял жуулчлал хөгжсөн амрах ба сувлуулах боломжтой. Дадал сумын арилцаа байдаг Яргаа тавцал нь өндөр хад нарийн хавцал бүхий үзэсгэлэнтэй газар юм. Уулын аялал адал явдал туршлах маш тохиромжтой. Хинтээ аймагт төрсөн алдартнууд. Бэнжингийн чанам. Монгол Улсын Хинтээ аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газарт 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр эцэг Рэнжингийн 31-ний их хэрэгцэнгийн 26-ны жилдээр төрсөн билээ. Гал морин цаг, залуу нас, сүмтэй бодрын чулуу, гал, улаан дэвтэр, хүн, эрх чөлөө зэрэг яруу найргийн бүтээл төрөөж исэн. Түүнд 1990 онд Монгол Улсын төрийн шагналыг нэгэн олгосон билээ. Тэрбээр 1979 оны 4 дугаар сарын 24-нд Улаанбаатарт нас барсан. Их эзэн бөгөөд Чингис хаан Хинтээ аймгийн Дадал сумын Дэлгүүн болдог газар төрсөн билээ. 1206 онд Монгол аймагуудад нэгтгэж их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан. Монголын их хаан байв. Хятад борчгын Эсүхэн Тэмүүжин гэдэг нэртэйгээр борчгоо огт төрсөн тэрбээр Монголын болон дэлхийн түүхэнд гарамгай зэргийн удирчдын нэгэн болсон юм. Их Монгол улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Аз, Европын их нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг үргэлжлүүлж тухайн үед соёл иргэн шилжих хүн төрөлхтөнд нэгдээд байсан.
Дэлхийн хувийн газрыг бараг бүхэлдэн эзэлсэн байна. Чингис хаан Тангуудыг эзлэн дараа 1227 онд Алтан улсын яллын оролцох Япон хуулнаа мөхөржээ. Түүний оршуулгдсан газар нь одоо хүртэл зэрэггүй болно. Чингисийн өр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, Ойрхон орнуудын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу төшмөл улсуудыг болгосон гэжээ. Тансран бэлгийн тогсон 1884 оны 7-р сарын 20-нд Халхын Цэцэн аймгийн Эрдэнэ-Далай вангийн хошууны нутаг Шинэ Булаг хэмээх газар хар сард Тэнцрэн бэлгийн хөв болон төрсөн. Шинэ Булаг хэмээх газар нь одоогийн Хинтээ аймгийн Баян сумын баруун урдхан Баг Булаг Шинэ Булаг хэмээх газар байдаг бөгөөд энэ Сүхбаатар аймгийн Бөмбөг хаан сумын нутагтай зах нийлэг өршдөг гэжээ. Тогсомд гэрийн сургалтаар Шинэ Булаг сурвалж 12 наснаас хошуу хамгаалгын газар бичээчийн аль бийж 15 настай өөрийн хошуу Далай вангийн хошууны хамгаалгын газар Төшмөл Цэцэн аймгийн Хэрлэн Барсгатын чуулган буюу хаан Хинтээ уулын чуулганд бичээчийн аль башиж байгаад бүгд хаант Монгол улсын үед Сангийн яамд бичиж Цэргийн яамд их зохиох төшмөлөөр ажиллахдаа уул албыг нэвтгдүүлгүй хаасны учир бичгийн гавьяа төтгөр зэрэгс дэд зэрэг шигнэгдэн бичгийн эрдмийн чадлаараа нэрд гарч хурц бэлэгт цол шигнэгджээ. Цэрэн Донтгийн Наваа нэрэн 1887 онд Цэцэн аймгийн Цэцэн хаан хошууны Хөвгөн гэдэг газар төрсөн билээ. Буржгай хугацаанд Чингис хааны Алтан уургийн залгамжлагч. 1922 онд удам залгах хүү төрөөгүй гэх шалтгаанаар эхнэрээсээ салж Юмдан дорж гэх нэртэй лам болсон. 1937 оны хэлмэгдүүлэлт өртөж цааслагдсныг сүүлд 1991 онд цаагадсан билээ. Гэх мэт өчнөө олон алдартнууд байдаг билээ. Энэ зам нь 550 км зам гэдгээрээ алдарсан Хинтээс Донт аймаг хүртэл байдаг ба 2013 онд байгуулагдсан өдийг хүртэл Монгол улсын хамгийн их эвдрэл бэртэлтэй зам гэж тооцогддог. Бөгөөд анх замыг ашиглалтанд ороогүй байхад барилгын компани дур мэдэн нээснээс болж зам сүйдсэн байдалтай байна. Хинтээ аймаг нь сүүлийн жилүүдэд олон бүтээн байгуулалт эхэлсэн гэвч зарим барилга үйлдвэр төсөв хүрээгүй санхүү дууссан нэрийдлээр дутуу орхигдож ашиглалтанд орлогыг зогссон байдаг. Яагаад ийм зүйл болсон бэ гэвэл нэг гол шалтгаан бий. Хээл ахвал авилга юм. Тендерийн үеэр шудраг бус сонголт хийгдэж авилга өгч авсан хүмүүс нь ажил гүйцэтгэх эрх авдаг. Үр дүн барилгын төсөв буруу тооцогдод хэд их мөнгө завшигдаж чанар муутай ажил хийгдэг. Төсөв дууссан нэрийдлээр ажил зогсож иргэдийн татвар мөнгө үр дүнгүй болдог. Иймэрхүү байдлаар Хинтийн зарим үйлдвэр барилга байгууламж өнөөдөр дутуу эзэнгүй орхиж байна. Энэ зөвхөн нэг төслийн асуудал биш, нийгмийн шудраг асны асуудал юм. Хэрвээ бид авилгагүй ил тод хариуцлагатай ажиллаж чадвал бүх төсөл дуусах аймаг хөгжинэ. Шудраг ёс, хариуцлага, ихтгэл бол хөгжилд хүрэх гол түлхүүр юм.